Сайн мэцхан үзэгчдээ 99-ийн мэн Баянгол дүүргийн 11 дэх хороо буюу Сэтгэмс хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулийн хойноос та бүхэн мэдээлэл хүргэж байна. За мэргэжлийн нэлтийн газраас бол сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон 11 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол гаргасан байгаа. За үүнийг бас сургуулийн орчинд худалдахыг хориглосон. За тэгвэл энэ ойр орчмын төсөөлсөн дэлгүүрүүдээр энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг зарж байгаа эсэх энэхүү дүрм журмыг бас хэрхэн мөрдөж байгаа талаар мэдээллийг та бүхэнд хүргье. Энэ хүүхдүүд наханд ингээл 150 м бол 200 м явал асуудал. Одоо энд нь жишээ амьдрах гэж яаж байгаа гэрээрээ нэг тий хүүхдүүд яадаг вэ гэдэг вэ. Тий эн чинь тэгээд хамгийн гол нь ахынд юу шүү дээ. Энэ чипс, газта ундаа мундаа чи хэрвээ хортоо бол Улаанбаатар даяар заруулах болох хэрэгтэй. Хортоо энэ хэн батлаад. Тийм мэргэжлийн хяналт очоод би чи бүх гэж одоо дотоод DMCS энэ чипс идэр чинь нэг нь Tesco гэдэг нэг нь Улсын хурлын гишүүн бай, нэг нь MCS гэдэг том групп шүү. Тэр нь тийм шүү. Тий. Бид нар чинь зүгээр ингээ бэлэн бараа шинжилгээнийх нь бичгтээ ард түмэнд л хүргэж байгаа хүмүүс шүү. Түүнээс бид нар үйлдвэрлээд бид нар хүүхдүүдэд ингээд байвал гэдэгт тэр бол биднийг ганцаараа дижсэн бол хамаал. Би чи Улаанбаатар даяар л зарж байгаа. Хүүхдүүд 150 м шишээ хэдэн 500 м яваач авчна авах юм бол асуудал. Би тэгж л. Биний хүүхд чинь тийм л байгаа. Сургууль цэцэрлэгтээ 200, 300 м яваад тэр бишгийг олоод чинь мандан бузаа олоод чинь ширхгийн хоол мол. Тэгэхээр ийм яг юу дүрм журм мөрдгсөн чиглэл бол ирээгүй гэсэн үг үү? Тэгээ нэг жоохон хүүхдүүдийг нэг тамхинаас бас багш нар хяналт тавьж явах хэрэгтэй байхгүй. Орж ирэхэд нь үнэртэй тамхи татдаг хүүхдүүдийг эцэгтэй холбоод те энэ хүүхд тамхи татаад байна хар багаас болохгүй шүү дээ. Эрүүл мэндэд нь муу шүү дээ. Тэр тал дээр нь бас нэг жоохон нөгөө хамтарч ажиллах систем нь буруу. Уялдаа холбоо байхгүй. Хариуцлага байхгүй болохоор нөгөө хамаг юмнууд чинь нөгөө том толгоонууд чинь ерөөсөө шаардлагатай тавьж нэмэр байхгүй. Хүлээж авах чадвар байхгүй. За тэгэхээр сургуулийн орчин зарж борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа газрууд бол маш олон байна. За гэхдээ эдгээр иргэдэг бол буруутгах аргагүй. Учир нь тухайн газартаа олон жил үйл ажиллагаагаа явуулаад одоогоор хориглосон байгаа энэхүү хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулан ашиг олж түүгээр ажимдрлаа залгуулдаг иргэд маш олон байдаг. За тэгвэл тэдгээр иргэдийн зүгээс бол төр иргэндээ ээлтэй зөв шийдвэрээ гаргаж чадахгүй байна гэдгийг илэрхийлж байгаа юм а.